Аянд баримтат сууг. Манай сууг нь гэмт хэрэг болон нийгэмд болж буй муу мухай зүйлсийг сурчлах зорилгогүй бөгөөд зөвхөн сэрэмжлүүлэх зорилгоор танин мэдэх хүн хүрээнд хийгдэж буй видео контент юм. Авдеян Виталий Часович, 1969 года рождения, 25 сентября. Откуда прибыли? С Армении прибыл, с Еревана. С какой целью? Лечиться. Статус. Я на этот вопрос отвечать не буду в камеру. Вы вор в законе или нет? Я вам сказал. Вы знаете, кто я такой? Ну, так вы или вы... вор в законе, или вы не вор в законе. Или так не бывает, или. Вы вор в законе или Да, вы да, я вор в законе, Ваш? Виталий Тбилисский. Спасибо. Бичлэг таарч буй этгээд бол Виталий Авдеян 1969 оны 9 сарын 25 онд гүржид төрсэн армян гаралтай нэгэн. 1990 оны сүүлээр Москвад ирсэн. Хоч Витя 2007 онд вор закон буюу хуульчлагдсан улгаач болсон. Түүнийг Занди хочод хуульчлагдсан улгаач дэмжснээр түүнийг Кавказын нөлөө бүхий Шакра Молдо зэрэг хуульчлагдсан улгаач нар батламжилжээ. Виталий Авдеян гүрж болон Кавказын гэмт хүлэг хяналтандаа байлгадаг байсан. Түүний гэмт хэрэг өдүүлсэн байдал нь хуульчлагдсан улгаач болох хүртлээр 1996-аас 2007 он хүртэл хар тамхи дэрмийн хэрэгээр 4 удаа яаж шийдвэрж байсан гэтгээд юм. Виталий Авдеяны гаргасан хит хитэн буруу шийдвэр болон хар тамхид донцсон зэрэг нь түүний нэр нөлөөг байхгүй болгож хуульчлагдсан улгаачдын зөвлөлөөс хасагдсан. Түүнд захирагддаг байсан гүрж болон Кавказын гэмт хүлгэлтүүдийг өөр нэгэн хариалтаа авсан. Эдгээр хүмүүсийн нэр хүнд нэгэн тунсан бол ахиж хизээч дээш гардаггүй. Ер нь бол гэмт хэрэгтний төсөл гэж хэлж болох юм. Хинч түүнийг хүндлэхгүй, хинч түүнд захирагдахгүй. Тэгсэн хэдийч тэрээр хар тамхид нэгэн донцсон нэгэн байсан тул жижиг сажиг гэмт хэрэг өдөөсөөр байсан. Эхний бичлэгт гарч байгаа үеийн бол 2016 онд жижиг хэрэгт холбогдож цагдаа нарт баригдсан байгаагаар гарч байна. Хуульчлагдсан хулгайч гэх эрхмүүд нь бусад энгийн хүмүүстэй адил сонгуульт ажил шиг тодорхой хугацаанд эрх мэдэлтэй байдаг бус хулгайч нарын дунд хэр шударга үнэн зөв байхаас хамаарч тэдний нэр нөлөө өхөн өгтөл нь байсаар байдаг. Буруу шийдвэр хувь хүний ухамсаргүй байдал зэрэг нь тухайн этгээдийн нэр нөлөөг унгаж хинч биш болгодог.